Дэлхийн монголчуудын Энжел радио 88.3 хөтөлбөрөн дээр сугат харуулан сонсож буй эрхэм сонсч үзэгч таны энэ өдрийн амар амгалан дахин айлтгая. 7 өнөө бүрийн даваагаас баасан гарагийн 17 цаг 15 минутаас радиогийн 3 дугаар студиэс хөгжөлтөө хөнгөн байцгааг сураатгаар Яна нэвтрүүлэг маань эрхэм сонсч үзэгч танд шууд хүрдэг. Өнөөдөр 2023 оны 1-р сарын 13-ны баасан гарагийн Яна нэвтрүүлэг инхүү эхэлж байна. Студид хөтлөгч Гэрлээ Номой хаш мөгийн найруулагчаар Обын ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар арга билег цогцлбор хотгон за мөн эрүүл зөв амьдралын шилдэг сонголт өвд биедэнт оюусны сүү хамтран ажиллаж байна. Баярлалаа. Өнөөдөр бид бүхний хамтдаа ярилцах сэдв маань худууд маань ямар хүмүүс байгаа болоо гэж ярилцсан заяа. За эхлээд бүгдээрээ юу вэ? Худууд маань ийм хүмүүс л битгий байгаасаа гэдгээс эхлэе заяа. Битгий. Ийм хүнтэй л одоо худ ураг болчихгүймсэн да гэдэг. За мөгийн ихэл. За надаас ахмад хүмүүстэй л ходорог болохгүй бол босдон ч яах вэ? Яаж байгаа юм? Чамд тийм магадлал зөндөө байгаа. Надаас дүүл хүмүүс юм байна. Мөгийн ахаа гэдэг хүмүүс ч. Мөгийн ч нэрээ хөгшөрсөн байна хүүхд гаргасан чинь нэрээ үгүй залуу харин тийм байна. Мөө малал өндөртэй байсан байна. Надаас ахмад ходууд байвал хэцүү шттэ ингээд хүүхдтэй. Тий. Тэгэхээр таны хүүхд чинь өөрөөсөө дүү хүүхдтэй суух хэрэгтэй юм байна. Нилийн дүү. Суулгах ч би өргөчөөд. Ураараа тий. Хамаг тэр охины чинь өөрийнхөө хүүд авчих гээд байгаа шүү дээ. Ийм хөшөө байхгүй. Гэтэ нэрнгээсээ юу те? Одоо өөрөөсөө ахыг ч худалдаа болцохоор та гэх хэцүү, чи гэх хэцүү те. Үгүй уг нь л яг адилхан статус адилхан байгаа даахгүй. Би хөөж гэдэг шүү дээ. Хоёулаа яг хүүхдүүдийнх нь аав ээжүүд худууд байгаа даахгүй. Манай худууд байгаа шүү дээ. Тэнгүүд та гингүүдний тэдний талынхаа нэг тийм илүү давуу ихтэй юм шиг санагдах гэдэг. Тэгэхэд одоо хэрвээ ахаар нас ихч бол тэгээд одоо таал гин штэ. Номбол бүр ингээд зэхэгнээ дуурахгүй нь шүү дээ. Үгүй шүү дээ. Үгүй би анханасаа тохирно. Суугааг байгаа дээр одоо нас явж цацуу ах чи ихсгэсэндээ одоо адилхан худууд юм чинь ингээд найзаа явчих уу. Найзаа гээд. За би бол eersтэй тэ нэг ийм хүн л бити байгаасаа гэж бодож нэг юм. За нэг юм амар ядаргаатай нэг юм ултар ярьдаг. Тэгээд бүр нэг тэгэнгүүт ингээд зааж маагаал те. Тэгвэл нөгөө өөрийнхоор нь байхгүй бол ууралж муурлаал те. Тэгснэ одооны хүүхдүүд тэгвэл миний моохоос хоёр хүүхд хоёул амар зовж тийм хадам аав ээжтэй бол. Тэгээ ээж нэг юм амар гизүү ингээд нэг 9 шидийн өвчин таарцсан. Тэгэл ингээд тийм л хүн бити байгаасаа л гэж бодож байна. Бурхан минь. Тэгэл өстө тийм юм хатмаас авах гэж шиг л байна. Хот гэсэн ч одоо бараг өөрийнхөө хатмыг бараг. Тэгээд би тэр хүмүүстэй очоод тэгээд уулзсан гэсэн яриа хөрөө нийлэхгүй шүү. Худуудтай бол нэг хуулзал байдгүй шүү дээ. Худууд бол зүгээр л бэлэг дэмбэрл. Тэг гэрлээ андуураад байл нөгөө хатмаа гэж бодоод. Би бас хүүхдээ бодож штэ. Хүүхд чи ямар амартай. Одоо тэр залуучууд бол тэгж ээж автаа уулзаад байх ч. Зац. Яг хэлсэн шүү. Манай үеийнхэн үхжээж нийгэм сайхан болохын юм л дээ. Хамгийн гоё юм нь нэг бэр гуухгаад эрэхтэн жоохон дарамтлж авдаг юм шүү дээ. Эмэгтэй хүүхдүүдтэй айлуу. Тий. Тэр чинь дараа нь суулсныхан дараа бид нарыг ингэлээ гэ баян яриад ах юм шүү. Гүү юу гэж тэр чинь бил ёс юу лээ. Та тэгсэн юм уу? Дүлгэн ана хоёрыг очиж бэр гуйхт нь. Гүү би аваад явал гэсэн урд. Игээ төг болоод өдөр түргээ аваад яваа. За яа би ёс мэдэхгүй юм зүгээр. Нөгөөдөр ч гэсэн ингээд нэг гоё гэрэлтэй л юм. Хөөе тэр бэр гуйхад одоо манад нэг эмэгтэйгийнхэн талыг гуйлгаад байгаа шүү дээ тий. Эмэгтэйгийнхаа талын яс ажлаар хийх ёстой юм уу? Эрэгтэйгийнхаа талын яс ажлаар хийх ёстой юм уу? Хэмэтгэвэ. Чи яас үхий найзтайгаа ярихгүй юу? Нөгөө найз худалдаа тэгээд тохирогоо юм шүү дээ. Найзаа хөө. Бил намтай ход болохгүй. Гараад зү гараа энэ манай эмэгтэй ход ямар дэлчгэр юм. Наваа. За одоо чи намайг ихчээ гэдэг шүү дээ. Тэсэн чинь яалчгүй биний насны хүн чамтай хууд болчвол чи тэгээ яах юм? Найзаа гэх юм уу? Гэхдээ харин та гэхээр чинь яг нэг дийлт гээд байгаа байхгүй юу? Гэхдээ би л авдаг хэрвээ номер шиг охин годон чурж ирэнгүүтээ намайг найзаа гэд ингээ худ штэ мана. Тэгээд ах юм бол энэ одоо ямар өвчтөй хоогүй гэж. Тэгээд тохирно штэ. Амын асуу штэ. Найзаа гэвэл зүгээр үү? Тэгээд зүгээр бишээ
Манай ихнэр л номойтой хардна. Энэ юм дэлжгэр хүн бэ. Найзаа чиг. Хааши. Хот юм уу? Номойтой бол би номойтой хот болчихвол харин амар болно. Яагаад? Гүү яах вэ? Миний дөө тэгээд. Найзаа гэдэг шүү дээ. Статус адилхан шүү. Таныг зүгээр л найзаа гингээд ах чинь та. Гүү яах вэ? Үй найз. Тэгээд найзтай тэгээд өгдөө. Найзаа. Байлаа ингээд ах их ч хүмүүс ингээд бүр ах их найзаа гэдэг. бүр ингээд цусанд нь шингэсэн юм болохоор Би л ийм эмэгтэй хогтой болох юм. Айлгүй цусвал гэж. Энэ ч одоо яг яах гэдэг юм бэ? Найзаа гэлээ. Ингэнэ худмаа намайг эртнээс карашилдаг байсан байгаасаа гинэ бүр. Харин ном би шууд карашилдаг гэж хэлэх юм. Найзаа гэвэл би зүгээр шууд урууд гэж бодоод хэлэх юм. Айгуул тэнхтэй тэгэхэд Тэрлээтэй одоо хот болчих юм бол бид хоёр яаж ярьцгаал. Бүтэхгүй ах. дахиад найзаа шүү дээ. Ой найз юу вэ? Тэгээд үгүй би таныг ахаач найзаач гэхгүй л дээ. Тэгээд бид хоёр бол одоо нийлж шовоод тэгэхгүй ш таатай өстө нэрээ. Тэгэх бол гэрлээ юу найр дүрээ тэр. Гэрэлстэй. Жоох юм бол нойр юм. Тэгээд би худаа нүдэгчээ хашуудынхаа аваад явчихгүй. Хэд игэлгийн юм шиг штэ. Дээр бид хоёр бодоод малах юм бэ нөө. Гэтэ одоо танаа манад ч одоо нэг төхөлцөх хүн байхгүй те ахаа. За ёстой болохгүй байцгаая. Эдний хоёр л магадлал өндөртэй. Гүг мандаа нөгөө зээ байна штэ. Зээ мөг баттай юу? Гэтэ нөмөө мөгийн хоёрын хүүхэд. Нөмөө найз ах. Чи надад карачлыг гэж болон заа юм. Найзаа хэлэхгүй шүү. Тэр чи би ихнэртэй ойлгуулах. За тэр тухайн үедээ болоо. Тэр чи боо юм ойлгох. Намаа чи хоёр охинтой те. Нөмөө яагаад найзаа гэж. Гэхдээ ингэ штэ. Эхний нөхөр хоёр хоёулыг нь хамт яж хахад нь найзуудаа гэж бол асуув штэ. Энэ мангар дураа тий. Ганцыг босгож байгаа шүү дээ. Ороод чи найзаа. Тэр гоохад ирэнгүүт нь за найзуудаа. Тэр ах юм амсгүй хоттой бол онцгүй те. Жишээлбэл номын тий номд нэр хот ураг болчихвол дими юм бэ. Дими айгуу дими ахгүй. Чи яг найзаа гэж яах юм чи. Ганц өгч чадахгүй. Аяглаа өгч найзаа гэж суугаад байна. Харуу бэргэл зүгээр энийг л зүгээр ингээд авдраа ухтаа. Тэгээ хүмүүс дээр ш манай хотод жоох аригч. Ингэнэ худ гар байвал дуус хоёр өөр нам хоёр өөр бүх дэмждэг бол тэгээ бүр дуус гинэ. Тэр бүх мөг бас хэцүү те. Бас хэцүү. Гү тэгээ дугуй сууж яана гэж тий. Ходууд ер нь одоо нэг тийм ходоо тиймэрхүү юмнаас олж хэрэлдэхгүй. Би өчнөө найран дээр харж ирсэн. Тийм үү. Айхтар болцсон билээ. Чухам живч юм өгөл. Тэгэн штэ тий. За дараагийн асуумж руу оръё. Дуу хөгжмийн хувьд заяа хүнд рок сонсдог эсвэл зохиолын дуу сонсдог гэх мэтэр нэг ийм л хөгжим битгий сонсдог байгаасаа гэсэн бодол байна уу да номын цэцгээ. За хүнд рок сонсдог л битээ байгаасаа. Тийм штэ. Тэг хэцүү штэ. Нөгөө нэг ISSL-ийн авахгүй штэ хаа. Энэ хот байвал хэцүү. ISSL гэж амар Монголын хамгийн хүнд рок. Энди. ISSL-ийн. За биш те зүгээр одоо тэр чинь бид нар худынхаа насн дээр 40-50 50-тай байгаад байгаа шүү те. Ер нь тэр настай байгаад байгаа шүү те. За байк майкер ундаг л байгаас гэж бодож байна. Яагаад? Яа тийм ихлээр. Тэгвэл жинкнээс чи жинкэн найзаа гэж байна. Дуу хөгжим сонсдог талаар ярьж байгаа байкер майкер ямар хамаатай. Чи байкных нараас ундлаад. Харин яг тэгчих гээд байна. Яг тэгчих гээд. Ямар ямар намын цэцгээ миний доо худуудтайгаа ингэж аймарч болохгүй. Нэрээс жоо юу жоо зүгээр худынхаа ард сундаг явна тийм найзаа гинлин. Окей тэгээ битгий байгаасаа худ дург авах гэдэг юм уу яах гэдэг. Бараг намын жигтгэв. Нэрэ би юм асуу. Хотод хоорондоо юу золгож өрдөг юм уу? Мэдхгүй. Тэд нар чи ямар хоорондоо суусан биш. Тийм үү? Тий, эхний нөхөр хоёр хоорондоо сууж болдог. Тий. За одоо энэ яг гялс энэ нөгөө дуу хөгжмийн талаар нь ярьж дуусгачаад тэгээд санаа асуулгаад хөгжим үү? Тий, тийм хөгжим сонсдггүй байгаасаа гэд гисэн штэ.
Хоттойгоо баг уулзахгүй ч дотор дуу сонсох масах нь хамаагүй хөө. За та Вэ чи ингээ бодооч. Та ингээд хамт бүр хоёр гэр бүлээр ингээ хамтдаа ингээ дахин гарах боллоо. Худынхаа машин чи суусан чинь нисдэг тав. Ямар хамаатай шүү дээ. Хурдан моророо гэж би дагаал. Окей хараа. Хурдан цайвар моророо гэж дагаал. Та яавал бүр дискот ивч. Харин тийм. Яах ч би гэгэрсэн. Үгсээс хамлаад байж Оо тий шүү дээ. Би Угаасаа мөгийн сонирхдаг юм. сумдэр очихоороос хурдан цайвар моророо гэж хурдан дуулаад явчихсан. Энэ бүр сумын хатантай болно, худалтай болно гэдэг бүр итгэжиж. Тэгээ гоё пропаганда сууж яваа. Тэр хөгжим бол ямар хамаатай бэ? Надаа бол нэрээ тэр нэг чухал биш юм байна. Гэхдээ зүгээр нөгөө нэг уртын дуу бол гоё заяо. Гэхдээ жоохон нөгөө уугаад тэгээд нөгөө дуулах дуртай хүмүүс уртын дуу бүр алтдаг юм билж шин. Дуустахгүй байж. Хэглээ айж шин. 5 минут 10 минутаар дуустдаг. Тэгээл ээгээд ингээд яваад идэв заяо. За ийм л биш бол болоо. Оо нэрээ согтч дуулдаг юм. Тийм удтай болморгүй байна. Яа. За тэгвэл доос. Йоо за нэг дуулах дуртай хүмүүс байдаг шүү дээ. За нэг аяач чих гэдэг. Тэгээд өөрөө дуулах гэдэг. Надаа бол би ингээ худалдаа караокед орсон чи манай хууд караокенд орчоод караокений миг хөгдгүүний гараад байдаг. Тэгсэн мөртлөө ингээ би ингээ өөрийнхөө дуу дуулахынгууд хажуунаас солонгорч орж ирээд байдаг. Тэр нэг хадваа чигдэхгүй худаа чигдэхгүй буцалтаад байдаг. Тийм л битий байгаас. Караоке гэдэг. гэрлэж караокед Хоёр өдөрөөс Хөөе амьдралд баялаг эн чи юу ч болоо хэлээ. Тийм үстэй. байкных нард суучч болно. Амьдрал баялаг. Худуудаараа бүгдээрээ хамтдаа караокед орох тохиолдолж гарна штэ бас энэ чинь. За, Улаанбаатар хотод 17 цаг 27 минут болсон санал асуулга орсон. Дөрвөн хөтлөгчийн хинтээ нь худ болмоор гинэ. Хүүдээ. Ямар балаа асуулт. За, Аад нь хаш, Бэд нь мөөги, Бэд нь гэрлээ, Гэд нь намин. За, санал асуулганд идэвхтэй оролцоорой манайхаа. Нэвтрүүлгийн хамтран айлгчаар арга билег цогцлбор хотхон хамтран айлгаж байгаа. За 50% төлөөд 5 жилийн хугацаатай хүүгөө хуулийн эзэнгэд хамрагдах болно гэж байгаа те. Оо тийм. Тэгээ энэ хамгийн их гоё нөхцөл юм шиг санагдсан надад. Тэгээд бас чи 15% төлөх юм бол яа нэглээ? 8 жилийн хугацаатай 8% хувьтай хуулийн эзэнгэд хамрагдах юм билээ. 15-аас дээш. 50-ыг шууд хагас нь төлчих юм бол шууд юугүй тийм ээ. Одоо манайхан Хүүгөө эзэнгэд хамрагдах болно шүү дээ. 5 жилийн яг хугацаатай. цогцлбороо хотхноо ярьсаар байгаад одоо шууд үн хашаа ярьдаг болсон. Зүгээр л мачи аав. Ингэж төлөөл аав. За арга билег цогцлбор хотхноо нь одоо төлөвлөлтөө дахин хөгжүүлж дотроо жилийн 4 улирал үйл ажиллагаа явуулах юм усан бассейнтай болсон. За дээрэс нь арга билег төслийн давуу талуудаас дурдвал хотхон дотроо арга билег хүүхдийн цэцэрлэгтэй, арга билег бүрэн дунд сургуультай, хөршийн харилцаа хамтдаа үүсгэх боломжийг дэмжих юм дундаа юм уулздаг юм төвтэй одоо тэнцэнэ нөгөө нэг хүүхдүүдийнхаа төрсөн өдрөд хэмдэглэж болно. Тийм үү? Тэр нь одоо community center гэдэг юм тийм. Тэгэхээр чи өөр газар ингээд газар түрээслэх шаардлагагүй юм биш үү те? Худуудаа авчираад найрлаж болно. Оо, яг үнэ. Их зөв ойлгож байна. За ойрхон улсын сургууль гэвэл 3 дугаар сургууль байна, 4 дугаар сургууль байна. Өөр чи 1-р сургууль байдаг лээ. Ойрхон улсын сургууль. Тэгээд өөрөө дотроо дахиад сургуультай. Ер нь л хотын төвд штэ. Улсын сургуультай ойрхон бол бас амар юм. Гоё юм тий. Заавал Монгол 3 байна, 4-р сургууль байна. Тэгээд нөгөө Гандигийн нэрмжит юу вэ? Үйлдвэр урлын сургууль. Бас манай ажилтай ойрхоо. Энд юм яриад. газрын тестний талбай зэргийг төлөвлөж өгсөн гэж шүү. Тийм харин. Тэр газрын тест чи одоо амарлаг нөгөө бас модонд ороод байгаа шүү. Тэгээд нөгөө газраа тесттэл тий. Газраа тийм. Газар дэжтэй. Тэр чинь бүр амар гоё. Гүр тест юм байл шүү тий. Тэгээ нэг гоё юм богинохон юу өгөмсчөөд. За тэгээ дээрэс нь миний үл бөмбөгийн талбайтай олон улсын стандарт бүхий 3-ыг харьцах нь 3 сагсан бөмбөгийн талбайтай. Тэгээ хамгийн гоё юм нь болохоор зэрэг юм хүүхдийн 2 насны английн талбай. Одоо жишээлбэл ингээд номигийн баган тий ингээд гулуур мөстөр гулгаад тогломоор байгаа байхгүй юу? Тэгсэн чинь арай жоохон том нь болохоор тийм тоохгүй байхгүй юу? Тэгэхээр хажуу талд нь бас арай жоохон том хүүхдүүдэд зориулсан талбайтай тий ингээд энэ аягүй таалагдаад байгаа надаа. За ахаа утасны дугаарыг хэлж өгөөрэй. Чи сая юм ярьсан билүү? Ясаа. Тий. Сургууль гэдэг юм яриад байсан. За эцэг чинь юу лээ 75 тэг 9 22 22. 75 тэг 9 22 22. Зүгээр судалж байгаа ч нэг мөнгө өгөөч гэж аахгүй шүү.
За ингээд нэвтрүүлгийн хамтран айлгчаар арга билег залбар утга хамтран айлгаж байна. Баярлаа. Өнөөдрийн манай нэвтрүүлгийн сэдв худууд маань ямар хүмүүс байгаа болоо гэдэг сэдвээр ярилцж байгаа. За дараагийнхаа асуумж руу оръё манайхаа. Караокед ордог хот байх хэрэгтэй юм байна. Юу бол дуулах дургу байвал бүр сайн юм байна. Амар ахгүй. Солон хоолойтой удтай бол бүр гоё. Дуулж чадчих. Тэрийг өөрөө мэддэггүй юм шиг байл шүү дээ. Гэхдээ мэддэг тэгээд мэддэг байсан бол бүр сайн. Мэддэг мөртлөө тэгээд солонгороод миг булаацлаад яваад юм. Мэдээ дуулдаггүй. За. Тэгээд жимэнгөө дуулахаас айдаг тийм удтай болоо. Тэр юу байвал их гоё юм бэ? Газраар тэнцдэг. Энэ юу бэ? Ах намцдаг тийм хот болоод байна те. Ой миний үг өмсөж гарч ирэл тэгээд газраар тэнцдэг. Тэгээд миний бүгд найзаа чи өндөр байктайгаа ирсэн юм уу? Нэг саригта дуулчаад тийгүр зэрэг караокед гоо. Худаа. За тэгвэл яс уламжлаа ингээд хит дээдэлдэг нэг тийм хүмүүс байдаг шүү дээ. Айгүй айхтар ёс жаягтай тий. За тэгээд тийм юм уу эсвэл хит шүтлэгтэй хүн байвал яах вэ? Мөгээ. Нэг бол хит шүтлэгтэй, нэг бол нэг хит ёс заншилтай юм уу? Уу яах вэ? Энэ хоёул адилхан нийл ер нь хит тахаараа хэцүү бол явчихж байгаа юм шүү. Хитрхийх бахаар л. Гол тэгээд ивэн олдгол бах та тий. Ч одоо мөгийг ивэн олох. Хүүхдүүдтэй юу яаж чадахгүй гэсэн салгах чадахгүй гэсэн. Би салганаа. Чадахгүй юм байна надад ч. Боли. Нэрээс хэцүү тийм хүн бол. Гүг одоо тэгээд яах юм бэ? Нэрээс тэ чиний хэлдгэр ивэн олохоос өөр. Би бол айлхаар уулзахгүй цохтон та. Би бол ингэж одоо хүүхдүүдээ гадаад гаргая. Усын уул ёсын даг гэж хэрвээ би тэр айлд өргөдөж очиод тий одоо худаа ирж цай уу муу гэл тэгдэг штэ тий. Тэгэх юм бол яг л тэр айлын одоо ямар ёс жайг хэрэгэлд яадын тий тэр мөрийг ингээд дагаад за би мэдгүй шүү хилээд өгөөрэй гэж яагаад одоо дагна. Манад би уурах юм бол манахаар л байна. Байлгана гэж үзнэ. Ямар гоё би. За гэрлээ хот миний өвгтэй ирдэ шүү байна. Хүрээд миний өвгтэй. Тийм чи ёс юм бүр төр дөмгөр. Тэгээд урлаач тонгоолаа. Албар юм он гачаад. Яах гэдэг. За хашаха аюугаа ингэж хэлсэн байна. Хүний хуучин нь дээлийн шинэн гэдэг хашахтайгаа хот болно гэж. За номоо ингэнэ муу үг минь номоогийн охин дагуулаа дэлгүр хийсээд залхаа бол ёстой ёо хэцүү яа гинэ. Хөдөө гадаатаа мөөгийтэй худ болъё. Хаа нэг ганц нэг гүйж яваад хөлдсөн хон энтер хаа юмтэй гинэ. Гүйж яваа гэдэг нь худад баг яриад байна тий. Хөлдсөн. Манай хонь байхгүй. Манайх хонь үтээд ямаач байхгүй шүү. Мөг юу ч ядалахгүй. Байсан ч. Дараа жил идэх хүнс гэдэг надад чинь. Йой, тэг орж гэн. За, дараагийнх руу орлоо. Дараагийнх нь одоо гоё нөгөө нэг гой талаас түрүү нөгөө ийм л хүн бити байгаасаа гэсэн штэ. Одоо тэгвэл худууд маань ийм л хүн байгаасаа гэвэл нэмэ. Ийм л хүн байгаасаа. Яагаад атас? Яах вэ? За би бэлэн биш байна. Хашаа. Түрүүнийхээ ярьснаас Гү чи түрүүнийхээ ярьснаа түрүүнийхээ ярьсны эсрэг гэж болоо шүү. Би бол одоо бүр ингээд тий гоё миний юу бүхтэй. Айгу найзрах уу? Юм бол миний юу бүх хүмүүс орж ирэл найзаа. Ингэж тэгэхээр чин таны ихнэр хардаад байна гэстэй та өөрөө. Яг вэ? Чи хүүхдүүд игээд л баян худтаа бол ааваа гэр дуудсан ч яг уу гинэ. Яа, тэгээд яг хүчтэй. Яасаа нэг хүүхд болчихоо гэдэг. Би бол айгүй надад бол айгүй амар миний зүгээр энүүхэн дээр би нөгөө угаасаа хүүхд аль ч хүүхдтэйгээ хүүхдийг харж өгөхгүй шүү дээ. Манай хууд нөгөө нэг хүүхд ингээ харж марах дуртай. Миний зээ, миний аач гэдэг хүн байвал гоё. Тэгээд бара. Минийх бол ёо найр хөргөн дуртай хүн байгаас. Олон найр зохион байгуулдаг. Шоуд дуртай хүн байгаас гэж бодож. Хөөе, миний гол тэгвэл юу юм бэ? Нэх амир ясмас гэдэггүй хүн юм байна. Тий. Яс жудаг модаг гэдэггүй те.
Одоо тийм байвал гэхдээ одоо судлал попер. Одоо тэгвэл тэгэл тэгэн штэ. Гэдгээ хонх чин дугураал ганц гусч ойлаа. Сүүг тийм бол гоё ахгүй. Амар ахгүй тийм амар ахгүй юу? Хөөе амар. Ясмас гэдэг ахгүй юм чи хоёлаа би болохгүй найзаа. Тэгэхээр чи өөрөө утахгүй бах. Өөрөө ясархаа. Үгүй би ясархаг биш гэсэн болохоос шоудах дээр биш штэ. Би өөрөө шоудах дург юм чи. Чи явж чи өөрөө айгу гачи хот болох нэ тий. Шоодох дурггүй. Миний өпөг өмсдөггүй. Тэгсэн мөртлөө юуны ард цаад яваад явна гэдэг. Мотоциклийн ард цаад явна. Тий. За 40-тай үрхээр нэр шоудаад идэм болов яа тийм бол. Чи бол айгу нэр тийм халуухан мотоциклтай урт өстэй худтай болох гэдэг нь үү? Йоо. Зүйлдээ бүр хүүхдүүд нь санаа зовход байна. Энд нэг хүн гинэ миний үгээр л байгаасаа гинэ. Ачуураарай. Йоо, даварсан дээ. За, Улаанбаатарт 17 цаг 36 минут болсон. За, 3 минут хамтран ажиллаж танилцуулсны дараа санал асуулгын дүн танилцуулах учраас энэ 3 минутыг ашиглаад манайха итвэхтэй санал асуулганд оролцоорой. За, нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар эрүүл зүй амьдралын шилдэг сонголт өвд биетэнд овёсны сүү хамтран ажиллаж байгаа. За 3 төрлийн сүү байгаа. Манайхан уруулынгийн уусан тийм үү? Уусан. Шоколадтай надад их таалагдсан. За тэгвэл яагаад энэ өвд биетэнд овёсны сүүг уух ёстой вэ? Шалтгааныг хэлж өгье заяа. За хэрэг та амттай төдийгүй эрүүл орц найрлагатай амтны гаралтай сүү агуулаагүй байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн хааж байгаа бол өвд бидэнд танд гайхалтайс гоё тохирох нь. Өвд бидэндийн олон төрлийн овёсны орц найрлагын ачаар овёсны сайн чанарыг өдөр тутмын амьдралынхаа нэг хэсэг болгоход хялбар байдаг. За. За сахарын агуулмж баг гинэ. Дал модны тас агуулаагүй. Тий хадгалагч бодисгүй, амтны гаралтай сүү агуулаагүй, бета глюкон агуулсан, өтгөрүүлэгч бодисгүй гэж. За халуун усан шууд найруулаад уучдаг. Надад лавдаг тэр нөгөө нэг чаа үртэй тэр нөгөө нэг гоё сүйтэй шар будаа ууж байгаа юм шиг тий. Тэр нь л айгуу таалагдсан. Нөгөө ер нь гэсэн гоё л доо. Тэгэхээр чаа үртэй нь бүр гоё. Ер нь хар сериал уудаг хүмүүс энэ нэг уух айгуу дуртай. Тий чаа үртэй гэдэг нь ягаан харцтай. Ер нь их гоё. Тий. Ер нь юмны нэг амтанд ордог штэ хүн те. Аюу хурд амтанд. Аль аль нь бол сахар гоё тий. Тий. За тэгээ нөгөө нэг одоо жишээлбэл ингээд овёсыг нь яг тийм үрцэнд нь дургу яг зүгээр сүүгээр нуумаараа бол улбар шарттай зүгээр юм лээ. Яг ингээд найруулахаар ямар ч дотор нь үртэс байхгүй. Шууд сүү олчихно. Тийм. Тэгэхээр нөгөө нэг сүү учраас нөгөө жоохон бүлээх усанд хийгээ шууд уучвал аюу гоё юм лээ. Тэр шоколадтаг энэ бол юуг нь уухгүй юм лээ. Яг нөгөө овёсны сүү зүгээр овёс иж чаддаггүй байхгүй. Манай тэр шоколад халуун шоколад гэж хэлээд өгсөн чинь ууч чинь. Харин тийм байгаас тэг. Тэгээ ууцсан чинь цатгалдаад хоол. Тэгин. Айгуу. Тэр хоолны дараа мараа уулгал зүгээр тий. Эсвэл өдрийн хоолны өмнө өсөөд байвал тий. Ер нь өглөөний хоолндоор нэг хүмүүс чинь овёс иддэг штэ. Тий, баг бас тий. Яг тэр шиг. Тэгээ чинь яг овёсны сүүл юм чинь. Тий дээрэс нь нэрээ орой нөгөө хоол идэхгүй гэж аваад өсөөд байгаа тохиолдолд уучиж болох юм байна тий. Тэр чинь ёстой тэр нөгөө чаа үртэй овёсны сүү уул. За. Тэгээд энэ болохоор нөгөө рапсын тос гэдэг нь болохоор юугаараа давуу талтай юм гэсэн чинь ингэдэг гинэ. Маш сайн агуулдаг гэж байна. Хансан өөх тас багтай витамин Е маш сайн агуулдаг. Одоо үүсвэр алдаг. Тиймээс холестеринийг бууруулдаг, тарих зүрх, үе мөчтөнд эрүүл мэндэд тустай омега 3, 6, 9-ийг агуулдаг ийм рапсын тас хэрэглэдэг гэж шүү. За хаа утасны дугаар хэлдэг. Мөгийн хаагур бод. Тоолооны зургаар нь ингээд хаагаад олчвол болмоор юм билээ. 94 54 44 гэсэн утас байна. 94 54 44. За номингийн сүлжээд байгаа, оргилд байгаа, M Mart байгаа, бас E Mart байгаа. E Mart-д бас байгаа. Тэгээ Shopee-ийн мэнэс бас авч болох юм билээ. За баярлалаа. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар эрүүл зүй амьдралын шилдэг сонголт өвд биетэнд овёсны сүү хамтран ажиллаж байна. Баярлалаа. За санал асуулгын дүн гарсан баха одоо. Гарсан байна. За танилцуулнаа. Өнөөдөр манай нэвтрүүлгийн маань сэдв худууд маань ямар хүмүүс байгаа болоо гэдэг сэдвээр ярилцж байгаа. За дөрвөн хөтлөгчийн хинтэн худ болмоор байна. Дээр нь хашг ах дээр 223 хүн буюу 33%. За мөгийн дээр 195 хүн буюу 25%. Гэрлээ дээр 204 хүн буюу 28%. Номин дээр 154 хүн буюу 14%. Чамаг нөгөө найзаа багл юм байна.
Байкта уужаас тэр алган байхгүй Тэгээд бас энэ надтай ер нь шоуд хийсэн хүмүүс байгаа л юм. тий худ маань ингээ урдаас жоохон юу яагаад гэвэл крашлаад байвал хэцүүлтэй. Худтайгаа танилцсан чинь худ маань томчуудын шивнээ Яанагийн хөтлөгч гэж өөрийгөө танилцуулбал Яана гинэ. Үгүй яхад одоо ажил нь юм чинь тий. Тийм тэгэл угаасаа миний өвгтэйгэл явж байна. Яна энэ миний ажлын онцлог байгаамаа. Томчуудын шивнээ. Йоо. За дараагийнхаа асуумж руу оръё. Худууд маань хэрэг худууд чинь гадаад хүмүүс байвал аль улсын иргэн байгаасаа гэж бодож байна гинэ. Мөгийн. Америкт байсан дэр. Ягаад? Чөлөөтэй үед гээ. Чаас англи хэлтэй лөө. Би ч англи хэлгүүлтэй. Америкт илүү чөлөөтэй. Амар уу тий? Харцхад амар уу? Хашаах. Ёо Францад байгаас. Тэгээд би Францад сурчин гэж. Тий. Нэмэ. Би бас бодоолээ. Европ байх уу? Аз байх уу? Аз бол хэцүү шттэ. Гэхдээ соёлтой ч гэсэндээ бас яахад ах юм биш үү? Бидний ингээ үгээр агаад ах юм биш үү? Аз уу? Харин чи юу Солонгос Япон кино үзээгүй. Тэгээд тэр октоо хоёр охин чи тэнд очиод тэгээд ажил дөрвөл хийд юм уу хийхгүй мөн л гэрийн хамаг ажлыг игээл нөхрөө хүлээгээд. Чи бүр худтайгаа ирэлтгэхэд бол Солонгос хэл сурна. Чи бүр зүгээр хэрэглэхэд бол Солонгос хэл сурч. Үхээрээ юу чи гээ. Тэгээд хүүхдийг окно мөрөд хэлтэй л юм. Айгу. Яг нэмо шипалчна. Тэгээд амар идэвхтэй Солонгос хэл сурна. Хэрүүлэхэд бол Солонгос хэл сурч байна. Яа Япон байж болохгүй. Япон байж болохгүй. Япон байж болохгүй бай. Тий. Солонгосон дээр тий. За мэдгүй тэр чиний сонголт штэ. Яа битээрээс асуугаад байгаа. Гэ та нарын чи бас жоох юм мэддэм бол гэж бодоол. Гэхдээ юм бидэд бид нар чи хэлчихсэн шүү дээ. Би ч яг зүгээр Франц руу явмаар санагдаад Франц хоттой болох гэж байна. Тэгэл хотоос найз нь очие. Хот нь очие. Англичуудаас дэмий хаа тий. Амар ихэмсэг хүмүүс. Тийм тий. Францууд Би гоё төгөлстэй жинкнээс яста Америк хот руугаа очихдоо ёстой жинкэн хөл тавих гэж байгаа төгөлцөө хойно аваад. бэлдэх. Хинээр гаргахгүй штэ. Хинээр гаргахгүй. Гаргана. Хоттой өгөх гэдэг юм аа. Тий, хоттой үгүй шүү дээ чи. За Итали. Италаа. Тий. Оо дижиталс би нэг юу зүгээр нэг юм Африкийн омгийн Хамаагүй хэрэгжижсэн ч хамаагүй яаж агаад Италид сурах юм бэ? Хөөе, нэг Африкийн омгийн тийм ахтагчтай. Ахтагчийн хүүхдтэй. Ямар амар юм бэ? Тэгэхээр тэгж амьдрах юм шүү. Гүү штэ. Тий. Энд ч л амьдрна штэ, тий. Йоо, манай хот нэг арабын нэг одоо арабын Эмиратын амар нэг юм алт малтны нэг амар юм эзэн шахна их нэртэй болчих шүү. Хамаагүй. Миний л хот байл болоо. Олон их нэртэй хамаагүй мó. Хамаагүй. 13 дахь их нэр нь. Хамаагүй. Чи 13 дахь хот нь. Гэрдэгрээс таньдгүй нас. Танихгүй шүү дээ. Чи хинийх нь үлээ гэж. Чи хинийх нь ээж үү? 13 дахь. Эсвэл үйлчлэгчтэй андуураад. Эсвэл гэрлэг татварынтай андуураад ороод. Хэрвээ тгийм бол би шууд охин аваад явчихна. Үгүй яагаад нөгөө нэг манай хүүчин тэр хөргөн болох боломжгүй юм уу? Болохгүй шүү дээ. Яагаад? Яаж болох юм? Болдгүй юм уу? Болохгүй шүү дээ. Оо тийм үү. За тэгвэл боллоо. Би хүүгээл тийшээгээ тийм. Чи тэгээд баян хууд чинь чамайг татвар юмтэйг андуураад дуудаг чи татгалзах чадахгүй байлаа. Машин болж Тэгээд олон ихтэргээд толгойд иргэсэн. Гэрлээ 14-т надад орсон. огтоо тэрэгтэй. Хотоос юу лээ юу боллоо. 14-т гинэ. Ямар заваарсан юм бэ? Нэр гоё тийм Африкийн тийм хоттой болчихвол гоё бах те. Мэдгүй аха. Та нөгөө нэг тийм кино эдэж нэг дээр үе нэг тийм Африкийн улсын ханхүү Америкт ирээд нэг пиццаны газрын эзний охинтой суудаг.
Тэгэл ингээд цэцэг ингээд цацаал нөгөө нэг хаан нэрдэг. Тийм үү. Тий. Үзэг үү. Ашигс тэр худтайгаа тэр досууд гизээ гаргаж чалаа. Бэсэн гизээ гаргаж сууж таах. Тэгээд нутгийн бас нэг тийм сотууруулах хамдагийн одоо давчин. Тэгээ сууж байна. Йоо. Мөгийн худ болоод хэрэлдээ дуунаа шүү дээ. Йоо, уул усны ойр ураг төрлийн хоол гэж нэг үг байна. Ухаж ойлгол мундаг шөө л гэж. За. Тий. Гадаадаас худтай ол гэдэг юм уу гэдэг. Тэгээд байгаа биш үү? Тэгэхээр чи бүр холдоо цайхал юм ээ те. Нэр гоё тийм баян араб худтай болов өстэй тий. Хөө наа чи миний хууд шүү. Чи тэр Америктайгаа худ ураг болцгоо. Ядаа Америкт. Хөөе тэгээд тийм баян улс орнд чи бас салах юм бол хөрөнгө хуан мон гэсэн. Тэгээд тэгэлгүй яах вэ? Гэтэ тэр араб нэрээс сална гэдэг ойлголт байд юм уу? Баггүй хөө. Тэг гэрлээ ялгахдаггүй шүү дээ. Ингээд гэргэр зүг. Яг тэр улсын хүмүүс бол бараг байж болохгүй хаа. Яг гадаад хүнээс суухан бол байж болох бах те. Яа тийм бол? Чи яах гэж сонирхоод байгаа юм? Аюу ч болж байгаа. Хоёр охид чи хоёулын өгчүүлж чамайг шунаг авгаа гэдэгтэй барьж идэнэ. Шунаг аваа гэдэг. Тийш тий. Тэгээ яа тий шунаг аваа болоод тэгэл явна шүү. Тийм ээ тий. Аригчин агсан гот эзүүдэй гинэ. Тэрнэ шоу чи худтай бол. Нэр зохиод ургаач ч болохгүй тий. Нэр хэцүү юм Чи одоо ингээд гэрлээ чиний ад болох нь шүү дээ. Арабын нэгдэр бол хэдэн жил юм авчихсан. Арай осч юм байна. Ой гэрлээ гэж. Би ингээд би гэр ангиж авсан чи гэрлээ гэж. Би яна. Би л биш дээ. Гэрлээ биш дээ. Хүрээ дахиад дочиг болчихваа. Би ч үгүй агуу жаачихлаа. Яна чи манай охид танаа хөсөөс. Йоо. Бүгдээ нэг очиж нэг бүтээ суугаад гэдэг те. Яа тэгэхэд нөвөө миний ардаас ороод ирвэл яа. За. Ханийст гэнэ. Манай үрсэлтөө нанд. Гэтэ нөө шинэ юм чин зул болоод идэв үстэй. За энэ үрээд 2023 оны 1-р сарын 13-ны баасан гарагийн яна нэвтрүүлэг өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран явлагчаар эрүүл зөв амьдралын шилдэг сонголт өвд биедэнд овёсны сүү за мөн арга билег залбар отхон хамтран ажиллаа. Баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч гэр бүл төвтэй бизнес зэрэглэлийн арга биелэх цогцлбор хотхон. Арга биелэх цогцлбор хотхон танд төлбөрийн хамгийн уян хатан олон сонголт бүхий таатай нөхцлөөр байртай болох боломжийг олгож байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 75-9 22 утаснаас аваарай. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч эрүүл зөв амьдралын шилдэг сонголт өвд биедэнд овёсны сүү. Мэдээлэл авах утас 94 54 44 94 54 44. Яна нэвтрүүлэг хөтлөгч хаш мөгийн гэрлээ номон Дэлхийн монголчуудын аймжил радио 88.3